Иргэдийн захим хэрэглээ ихсхийн хэрээр гэмтэтгээдүүд Facebook ашиглаж залхим эхлэх гэмтэргийг ихээр үлдэж байна. Цагдаагийн байгууллага гэмтэргийг илрүүлэх, талсан зогсоох, урьдсан сэргийлэх чиглэлээр ажиллаж байгаа боловч залхим эхлэх гэмтэргээс урьдсан сэргийлэхэд эргэн таны оролцоо чухал юм. Гэмтэтгээдүүд энэ төрлийн гэмтэргийг үлдэхдээ хамгийн түрүүнд хэн нэгний Facebook хаягийг олзлон авдаг. Ингэхдээ олон нийтийн анхаарал татсан. Жишээлх юм бол таны хань ямар ордных байвал зохих вэ? Та Game of Thrones киноны ямар дүр вэ гэх зэрэг тусгаалan бэлтгэсэн програмуудыг олон нийтийн захим сүлжээгээр ихээр тараадаг. Хэн нэгэн хүн тухайн захим сүлжээ рүү нэвтрэх оролдох хийсэн тохиолдолд Facebook хаягаа болон нууц үгээ дахин оруулах тусгаалan бэлтгэсэн хавц гарч ирдэг. Та үүнийг бүгэлсэн тохиолдолд гэмт этгээдэд өөрийн хувийн мэдээллийг дамжуулж байна гэсэн үг юм. Гэмт этгээд таны мэдээллийг олзлон авснаар Facebook хаяг руу нэвтрэн орж таны нууц үгийг сольж мөн ах トゥ хамаатан садна найз нөхөд мессенжерээр хамгийн ихээр харилцсан хүмүүсийн судалгааг хийдэг. Үүний дараагаар тэдгээр хүмүүс рүү мөнгө зээлж гисэн агуулгатай мессежүүдийг явуулдаг байна. Энэ төрлийн гэмтэргээс урьдсан сэргийлэхэд иргэн та юу анхаарах вэ гэхээр өөрийн Facebook хаягны кодыг тоо өсөг тэмдэгт нийлсэн 8 буюу түүнээс дээш оронтойгоор кодлсноор захин мэдээллийн аюулгүй байдлыг хангахын зэрэгцээгээр захим орчиндох залхим эхлэх гэмтэргийн хоригч болохоос урьдсан сэргийлж чадах юм аа. Ятгах тусам нэгтэл залливчдэд боломж бүү болго.